НТВ телевизийн 20 жилийн ог тохиолдуулан Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүдийн дунд 20 сая төгрөгийн шагналын сантай 3 төрөлт спортын наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо. Тэмцээнд 400 гаруй тамирчин оролцсноос нийлбэр оноогоор Монголын үндэсний олон нийтийн телевиз зэрэгүүлэн шилжин явах цом мөнгөн шагналаар шагнууллаа. Энэхүү тэмцээн нь Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн гишүүдийн чөлөө цагийг зөв боловсон өнгөрүүлэх, багийн ажиллагааг нэмэгдүүлэх, спортоор нөхөрлөх, тэргүүлэгч хамт олон үүсгэх зорилготой. Өнгөрсөн 3 жил зохион байгуулагдсан тэмцээнтэй харьцуулах юм бол энэ жил зохион байгуулалтын хөдөлгөөрөөр НТВ телевиз маань бол илүү өлгөр дөөрөл үзүүлснээр бас нэг онцлог болж байна. За нөгөө онцлогоос бол багууд маань илүү чансаагаа нэмэгдүүлж тэ. Тэгээ бас өнгөрсөн хугацаанд бол бүтэн жилийн хугацаанд энэ тэмцээндээ зориулж бэлтгэл хийдэг. За өмсөн хувцснаас ахуулаад бол жигдрэлтээс ахуулаад бол их өөр болж орж ирж байгаа онцлогтой байна. Төвийн бүсийн болон одоо манай алс хязгаар захын сэтгүүлчид маань одоо ажилчид маань нийлж нэгдэж орж ирж байна. Монголын хэвлэл мэдээллийн шууд дамжуулалтын томоохон сайтууд маань нийлж бас болон бие дагаард орж ирж байна. Өргөн нэвтрүүлгийн сувгууд маань бас томоохон арга хэмжээгийн жилээс жилд ер нь томорж хүрээ хамрах хүрээч гэснээр томорж байна. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн уламжлалт спорт тэмцээнд төвийн 23 баг, орон нутгаас 4 баг ирж оролцлоо. Тэмцээнд оролцсон баг тамирчид өрсөлдөж, авахад самбаагаас сорхоос гадна салбарынхантайгаа илүү дотн танилцсан нөхөрлөж, бие биедээ урам зориг өгч байсан юм а. За энэ тэмцээний хүрээнд сэтгүүл зүйн салбарын төлөөлөл 16 сэтгүүлчийг уран оролцуулж, холимог оддын тоглолтыг анх удаа зохион байгууллаа. За юуны өмнө баяр хүргэе те мэдээллийн урсгал ямар ч түүчээлж идэг НТВ-ийн те энэ удаа 20 жилийнхаагаар спорт фитнес хийлгэж энэ хэвлэлийнхнэрээ тэгээд ер нь баян компьютерийн ард сууж идэг те сэдэв бодж идэг ийм хүмүүс өнөөдөр гой цагаахан өрсөлдөө те сая жишээ манай игүүр танаа НТВ-д хожигдчихлаа. Нөгөө мэдээгээ явуулахдаа хоорондоо сошиалаар харьцдаг байсан бол энэ удаад яг би нэгээ хараад бас гоё байна. Тэгээ энэ жил болохоор НТВ телевизийн 20 жилийн тохиолдуулаад бүр илүү өргөн, бүр сонирхолтой, бүр өрсөлдөөнтэй, бүр гоё болж байгаа нь тэгээ шагналын санд өндөр бүр өрсөлдөөнтэй ширүү байгаа нь бол үнэхээр гоё юм. Тэмцээнд эрэгтэй сагсан бөмбөгийн төрөлдөө PSN телевизийн баг тэргүүлж, НТВ телевизийн баг Дэд байр, Төв аймгийн баг 3 дугаар байр, эмэгтэй сагсан бөмбөгийн төрөлд Монголын үндэсний олон нийтийн телевизийн баг Тэргүүн байр, Монгол иштэй телевизийн баг Дэд байр, хэвлэлийн төлөөлөгчдийн баг 3 дугаар байрд тусц эзэлсэн юм а. Зөвхөн гар бөмбөгийн тэмцээнд Булган аймгийн баг тэргүүлж, СПН телевизийн баг Дэд байр, НТВ телевизийн баг 3 дугаар байрт орсон юм а.